Сайн байна уу хайр сонсогч минь. Шөнийн хоолой өгүүлэг. Тэр шин цалгаан дахиад л тасарсан тул ээж нь лаа асав. Гэрэл бүдгэхэд өрөө нь улам жижиг болдгийг тэргэл хэдийнэ мэддэг байлаа. Дааны түнл хан хүртэл хүрэхгүй ундрах мэд чичирхийлэхэд тэдний амьдрал ганцхан өрөө бүр нарийсч тааз доошосон мэд санагдана. Цалгаантай байхад өрөө нь том, тодорхой хил хязгаартай байдаг. Харин лааны гэрэлд хаан уусаж булан болгон харанхуй давтаж дэлхий тэр жижигхэн дүлийн тойрог хүртэл багасдаг байв. Тэргэл 7 настай гадаа 12 дугаар сарын салхи цонхны хязгаар хагархаагаар хайлж өвлийн анхны цас орохын өмнөхөн хүйтэн агаар хан нэвт оров. Ээжийн түүнд 2 аймс өмсгөж өндлийг эрүү хүртлэн татаж өгөв. Дараа нь тэр радио асав. Тэр бол гэрт байх цорын ганц үнэт зүйл. Уучирч ухаарсан нэг буланд хаагарч цаашаа цаанаа наалттай ард талын цэнхэр наалт байдаг харцаг. Тэр наалтыг тэрэглийн төрсний дараахан өнгөрсөн аав нь наасан гэж ээж нь хэлдэг. Тэргэл аавыгаа сандгүй. Зөвхөн тэр цэнхэр наалтыг л сандаг. Тэр нь аавынх нь үлдээсэн цорын ганц гарын мөр мэт. Заримдаа тэр хуруугаараа тэр наалтыг илнэ. Цаас нь олон жилийн илэлтээс хальсархаж ирмэг нь муудсан байв. Нэг удаа тэргэл ээжээс аавын тухай асуув. Аав нь радио гартаа авч эргүүлж тойруулж цэнхэр наалт руу удаан харав. Чиний аав радиочин болохыг хүсдэг байсан гэж тэр хэлв. Тэр энэ радиог олж ирээд хүү минь нэг өдөр энэ дотроос ярина гэж хэлж байсан. Тэгээд тэр энэ цэнхэр наалтыг наасан. Тэгвэл хүү маань үргэлж мэдэх болно. Аль нь манах гэдгийг гэж тэр хэлж байсан. Ээж нь зогсов. Тэр чамайг ярьж эхлэхээс өмнө явсан. Гэхдээ энэ радиог үлдээсэн. Тэргэл тэр өдрөөс хойш радиог өөрөөр сонирхож эхлэв. Доторх хоолой одоо зүгээр л танихгүй хүн биш. Тэр аавынхаа үлдээсэн хаалгаар ирж буй дуу хоолой байв. Хэрэг тэр нэг л өдөр тэр дотроос ярьж чадвал аав нь хаач байсан түүнийг сонсох болно гэж тэр боддог байв. Тэр бодол нь гацааг улам төвчихгүй болгов. Хаалгаар нэвтэрч чадахгүй хоолой яаж радио дотроос гарах вэ? Ээж нь шөнийн ээлжинд явахаас өмнө үргэлж радиогоо асаана. Энэ хүн чамайг манна гэж хэлдэг байв. Тэр өдөр зочид буудлын шал угаадаг чөнөн агуулах мандаг байсан тул тэргэл орой бүр ганцаараа үлддэг. Хиндээ тэр айдаг байв. Дараа нь ээж нь радио түүнд үлдээснээс хойш айхаа болов. Шөнийн 11 цагт радиогийн доторх хүн ярьж эхэлдэг. Тэргэл тэр хүнийг хизээж хараагүй хэн болохыг сайн мэдэж байв. Тэр хүний хоолой дулаан, айжуухан, заримдаа удаан зогсож дараа нь дахин эхэлнэ. Тэр хүн яарвчлдаггүй. Тэр хүн яг л тэргэл зөвхөн тэргэлд ярьж байгаа юм шиг л ярьдаг. Сайн уу? Шөнийн сэрүүн хэвтэгч минь гэж тэр нэвтрүүлгээ эхлүүлнэ. Эрүүл хүнчлийнхөө дотроос гар гарган радиогоо тэрвэрч дулаахан хоолойг чихэндээ ортуулна. Гадаа салхи уламжлалт тогширч тэр хоолой улмал ойртно. Улам бодит болж тэр хүйтэн өрөө улам дулаахан болдог байв. Тэр шөнийн түүхийг ярина. Дуу тавина, сонсогчдын зарим загтлыг уншина. Заримдаа тэр зүгээр л чимээгөө болж дуу өгшөглүүлнэ. Тэр чимээгүүч гэсэн тэргэлийн хувь хоосон биш. Тэр чимээгүүд тэнд гин нэгэн байгаа гэдгийг тэр мэддэг байв.
Ээжээ гэж тэргэл нэг шөнө асуув. Энэ хүн хэн бэ? Тэр хэн гэдэг үг дээр хэллээ хаачихв. Уг нь хоолойных нь хаалган дээр ирээд гацаж гарч чадахгүй чичрүү. Тэргэлийн нөр халуун оргив. Тэр баг байхаасаа л ингэдэг. Зарим үг түүний амнаас гарахаас зайлсхийн дотор нь баригдаж илийг нь чулуу боодгүй. Ялангуяа их гүйгүүлэгч КТ эдгээр нь түүний хамгийн их дайснууд байв. Ээж нь түүний толгойг илүү. Гарынх нь нарис бурцгар хувирсан бүйтэн асаар угаасаар байгаа тэр ээжээ. Тэр хүн минь чамайг унтахад тусалдаг хүн. Би тэрэн шиг ярмаар байна гэж тэргэл шивнэв. Энэ удаад уг нь гарав. Учир нь тэр хэлхийг үнэхээр хүссэн. Тэгээд хинч түүн рүү хараагүй. Ээж нь хариу хэлсэнгүй. Зөвхөн радиог түүний дэргэд илүү ойр тавиад амархаар явхдаа хаалгыг чимээгүй хав. Лааны дөл ганц удаа том чичирч дараа нь докторч радиогийн доторх хүн ярьсаар шүн гүнзгийрсээр байлаа. Тэргэл унтахынхаа өмнө шивнэв. Энэ удаад зөвхөн өөртөө бол гатсангүй. Эзэн нэгэн өдөр би тэр хүн болно. Тэргэл 8 настайдаа анги дүүргийнхээ өмнө уншиж зогсож байв. Багш нь түүнд хичээлийн төгсгөл унших намрын тухай шүлэг өгсөн юм. Тэргэл шүнжин дасгал хийв. Тэр радиогийн доторх хүнийг сонсож түүний хэрхэн зогсох, хэрхэн амсган авдгийг үгс хоорондын зай тэр аялгаугаар өөрийн амнаас гардаг үгсийг хэрхэн гаргаж байгааг ойлгож ав. Ганцаараа байхдаа тэр бараг гацдаггүй. Тэр шүлгээ 20 дахин уншив. 30 дахин уншив. Дааны гэрэлд ганцаараа тэр түүнийг төгс уншиж чадав. Маргааш нь тэр анги дүүрэн хүмүүний өмнө зогсож цаасаа барив. 30 нүд түн рүү ширтэж байлаа. Тэр 30 нүдийг мэдрэв. Тэр нүд бүр түүний хоолойг хаалган дээр нь гацааж өрхөв. Тэр амьсгаа авав. Намрын энэ тэр зогсов. Намар гэдэг үгийн энэ түүний хоолойг таслав. Тэр дотроо хашгирав. Гар зүгээр л үргэлжлүүл. Тэр дахин оролдов. Намрын хин нэгэн инэв. Дараа нь өөр нэгэн. Дараа нь анги бүхэлдээ инэв. Чирэнг болж. Эргэлийн чихэнд тэр инээд цахилгаан тасарсан шөнийн салхи мэд чимээ болон тэгээ сонсогдов. Хүүхдүүдийн нэг нь түүний гацааг дуурай. Дараа нь тэр нэрэнд хувирв. Хэдэн жилийн турш тэд түүнийг тэр нэрээр дуудав. Эргэл цаасаа доош буулгаж суудлал руугаа буцав. Багш нь юу ч хэлсэнгүй. Зөвхөн дараагийн хүүхдийг дуудав. Энэ нь хамгаас дор санагдав. Энэ нэгэн чамайг загнуул тэр нь чухал гэсэн. Энэ юу ч хэлэхгүй болж зүгээр л дуугүй өнгөрөх ёстой зүйл. Тэр өдөр тэргэл хичээлийн дараа гэртээ харж ирээд радиогоо асав. Өдрийн цагаар тэр дулаахан хоолой байдаггүй. Зөвхөн мэдээ уншигч эмэгтэйн жижигхэн гэлхэр хоолой. Тэргэл чихээ радионд ортуулж тэр эмэгтэй нэг ч үгийг гацхгүй, нэг ч удаа чичрэхгүй уншихыг сонсов. Тэр эмэгтэйн хоолойд айдас байсангүй. Тэр хаалга байсангүй. Зөвхөн урсгал. Тэр угаалгын твшний дээр өвлгөөтэй жижигхэн дэвтэртэй толин дээр очив. Толь бол тэдэнд бараг байдаггүй тансаг зүйл. Нүүрийнхээ зөвхөн нэг хэсгийг л харж болдог. Анхаархаа жижигхэн шил. Тэргэл өөрийн нүүрний хагасыг хараад амаа нэв. Намар гэж тэр хэлв. Гацсангүй. Намрын навч гэж хэлв. Гацсангүй. Намрын навч салхинд хийсв.
гэж тэр илүү гацсангүй. Толин дотор хинч түүн рүү харахгүй байсан тул жолоо нэрсэнгүй. Эргэл нэгэн зүйлийг ойлгов. Тэр насныхаа хэрээр бус илүү гүний ойлгов. Түүний хэл өөрийнх нь эзэн биш. Түүний хэлийг бусдын нүд захирдаг. Хүмүүс түүн рүү харамгц хэлэн тэднийх болж чулуу болж хувирдаг. Тэр шийдэл нь тодорхой байв. Тэр бусдын нүднээс л үл хамаарах хоолоо олж авах ёстой. Тэр гацааг өөрөөсөө бүрэн тасалж хаях ёстой. Тэгээд хин ч инех боломжгүй болтол нь төгөөс ярддаг болох ёстой. Тэр шөнө ээж нь ажилд явхаас өмнө түүний толгойг унсав. Чамайг тэргэл сарны шөнө төрсөн юм шүү гэж ээж хэлв. Тэр үүнийг олон удаа хэлсэн. Эргэл сонсох болгондоо сонсдог. Тэр шөнө хар өвлөн донд ганц л гэрэл байв. Бүх хотын харанхуй. Гэхдээ тэр нэг л тэргэл сар. Чи тэр гэрэл байсан юм. Тийм болохоор би чамайг тэргэл гэж нээсэн. Тэргэл толгой тохив. Гэхдээ тэр үед түүнийг хүссэн гэрэл байх биш. Гацдаггүй байх байлаа. Тэр сарны нэрийг бус мэдээ уншигч эмэгтэй урсгалыг өссөн. 10 жил гэдэг радиогийн телевизэн шиг өнгөрөв. Заримдаа тод, заримдаа алга болж дараа нь дахин ирнэ. Ээж нь өдөр шалгаваа шөнө агуулгын мансаар тэрглийг өсгөв. Тэр хоёр ажлынхаа хооронд унтж байв. Өглөө ажлаасаа ирээд 2 цаг, орой дахин явахаа өмнө 3 цаг тэргэл түүнийг сэрүүн байхад нь ховор хардаг байв. Тэгээ ширээн дээр үргэж хоол байв. Түүний дээл үргэлж цэвэрхэн ойдол нь засагдсан байв. Ээж нь өөрийнхөө дээлийг застдаггүйч тэрглийнхийг застдаг байв. Тэргэл найзгүй өсөв. Анги дүүргийнх нь түүний гацаа дуурайсан нэрээр нь дуудсаар л байв. Тэр аажмаар ярихаа болцроо. Хичээл дээр гар өргөдгүй, асуулт нь богино хариулдаг боломжтой бол толгой дохиод л өнгөрнө. Хүмүүс түүнийг ичимхий гэж боддог байв. Зарим нь түүнийг тэнэг гэж боддог байв. Үндэ тэр ичимхий биш, тэнэг биш. Түүний дотор ярих гэсэн бүхэл бүтэн ертөнц байсан ч хэлэнд нь хаалга байсангүй. Тэр дотроо ном уншдаг, мэтгэлцэн хийдэг, түүх ярьдаг байв. Зөвхөн гадагшаа юу ч гаргадгүй байв. 15 настайдаа түүнд нэгэн охин таалагдав. Нэрийг нь Намун гэдэг байв. Тэр охин нэг өдөр тэрглээс хичээлийн тухай асуув. Энгийн асуулт. Маргааш шалгалт хэдэн цагт эхлэх вэ? Тэргэл хайртыг нь мэдэж байв. 10 гэхэд л болох байв. Гэхдээ 10 гэдэг хэлдэг бөгөөд тэр өдөр түүнийг хэллийн хаалга байв. Тэр амаа нэв юу ч гарсангүй. Намун хүлээв. Тэргэлийн нүр болов. Эцэст нь тэр зүгээр л мөрөө хавчив. Цаашаа алхав. Мэдхгүй мэд. Намун түүнийг бүдүүлэг гэж бодсон байх. Тэргэл тэр шөнө дэрэн дээрээ 10 гэж 100 удаа хэлв. Ганцаар байхад тэр нэг удаа гацсангүй. Тэр уйлсан эсгээ энд ч хэлсэнгүй. Тэр шөнө радион доторх хоолой ярьж байв. Шөнийн сэрүүн эвтэгч минь гэж тэр хэлв. Өнөөдөр чамд хэцүү байсан юм байх. Зүгээр маргааш дахин нэг өдөр гарна. Тэргэл тэр хоолойг сонсож дотроо амлав. Нэг л өдөр би хин нэгэнд өөр хүүхэд тийм зүйл хэлнэ. Энд 10 гэдэг үгийг хэлж чадаагүй учраас ганцаараа уйлж буй хин нэгэнд тэр л миний шалтгаан байх болно. Гэвч ганцаараа байхад тэр өөр хүн болдог. Шөнө бүр ээжийнхээ явсны дараа тэргэл радиогийн урд сууж доторх хоолойнуудаа хамт ярьдаг байв. Тэр мэдээ давтаж уншина, тоглолт зарлана, цаг агаар мэдээлнэ. Тэр байтугай зарим шөнө өөрийнхөө нэвтрүүлгийг хийдэг. Зөвхөн нэг сонсогчтой. Тэр сонсогч нь хинч биш харин хаа нэгтээ ирээдүйд хүйтэн өрөөнд ганцаараа хэвтэж буй нэгэн гэж тэр төсөөлнө. Тэр төсөөллийн сонсогчтойгоо ярихдаа хизээж гацдаггүй байв. Гацаа гэдэг бусад хүмүүст орж ирэхэд л үүсдэг хаалга байсан. Харин түүний төсөөллийн сонсогч
инээдэггүй, шүүдэггүй, зөвхөн сонсдог байв. Ийм хүний өмнө хаалга байдаггүй. Нэг намар ээж нь ханиад хүрв. Энгийн ханиад гэж тэр хэлв. Гэтэ 7 хоног өнгөрч тэр ажилдаа явсаар ханиад нь намцсангүй. Тэр шөнө агуулгын хүйтэнд ханиалгасаар суун тэргэл төсөөлөв. Нэг шөнө тэр сэрхэд ээж нь гал тогоон сууж амьсгаагаа авах бүрт эсгэнэж байв. Ээжээ эмнэлэг явъя гэж тэргэл хэлв. За гэж ээж нь хэлв. Тэр явсангүй. Эмнэлэг мөнгө шаарддаг. Мөнгө тэргэлийн ирээдүйд хадгалагдаж байв. Тэргэл үүнийг олгов. Тэгээд тэр ойлголтоос ичв. Тэр шөнө тэргэл онцсонгүй. Тэр яадаа сонссонгүй. Тэр зүгээр л гал тогооны хаалганы цаан суух ээжийнхээ амьсгааг сонссон хэвтэв. Тэгээд тэр анх удаа жинхнэр ойлгов. Ээж нь түүний ирээдүйг өөрийн уушгаар худалдаж авч байна. Тэр шөнө бүр агуулгын хүйтэнд сууж өдөр бүр хүйтэн усанд гар дурж тэр бүхнийг яагаад гэвэл нэг л өдөр тэргэл тэр гялгар хоолойг олж авна. Тэр хүйтэн өрөөнөөс гарах болно гэж. Тэргэл тэр шөнө дотроо амлав. Би гарна. Хоёлаа гарна. 21 настайдаа тэр сонин дээрээс зар олж харав. Залуу хөтлөгчийн уралдаан шилтгэн үлдэн үндэсний радиод ажиллах хэрэгтэй. Тэргэл тэр зарыг гартаа барьж удаан зогсов. Зүрхэнд хоёр зүйлийг зэрэг хийв. Зохилж дараа нь чанга татгав. Энэ бол түүний амьдралынхаа турш сонсож ирсэн хаалга. Үндэсний радио, тэр радио тэрэл дотор шөнийн холоо амьдардаг хайрцаг. Гэхдээ хаалга нэгдэхийн тулд тэр гацаагаа арилгах ёстой байв. Энэ гацдаг хөтлөгчийг авах байдэ. Тэр ээжтэй хэлв. Ээжээ энэ удаа хариу хэлсэнгүй. Дараа нь гал тогооны шургуулгаас хуучирсан цаасан дугтуу гаргаж ирэв. Дотор нь жижиг бодол мөнгө байлаа. Олон жилийн турш цуглуулсан ирмэг нь муудсан твсгэртүү. Дармийнх нь өнгө хүртэл бүтгэрсэн байв. Энэ юу вэ гэж тэргэл асуув. Багш өслөх мөнгө гэж ээж хэлв. Хоолойн багш гэж байдаг юм гин. Тэр гацааг засдаг гин хүмүүсээс асуусан. Тэргэл тэр мөнгийг авахыг хүссэнгүй. Тэр мөнгө хаанаас ирснийг мэдэж байв. Угаасан шал болгоноос, маасан шүн болгоноос, ирээдүгээ хоол болгоноос. Гэтэ ээжийнх нь нүдэнд тийм зүйл байсангүй тул олон жил шал угаасан гарт нь шөнийн ээлжээс улаасан нүдтэй ханиалгасан тэр шүн болгоноос тэр авав. Тэр авч дотроо дахин амлав. Би энэ мөнгийг би эргүүлж төлнө. 100 дахин төлнө. Дашним гэдэг нэгэн лагт үндэсний радиогийн хамгийн алдартай хоолой байжээ. 20-30 жилийн өмнө бүх Монголын түүний хоолойг таньдаг байв. Одоо тэр тэтгэврт гарч цөөн хэдэн залууд хичээл зааж орон сууцны цонхоор Улаанбаатарын тоосыг харж суудаг болсон байв. Түүний өрөө номоор дуран ханан дээр нь шаралсан зургууд өлгөөтэй. Залуу дашны микрофоны өмнө эргэн тойронд нь түүнийг шүтэн биширсэн хүмүүс. Тэр тэргэлийг ярихыг сонсов. Тэргэл бэлдсэн хэдэн өгүүлбэрээ хэлэхдээ 2 удаа гацав. Тэр гацах бүрд нүүр нь халуун оргиж дашнын багшийн нүднээс зайлсхийв. Дашнын багш удаан чимээг өсөв. Дараа нь толгой тохив. Чамд хоолой бий гэж тэр хэлв. Гүн дулаахан тийм хоолой ховор. Олон хүнд зөв ярьдагч хоолойгүй байдаг. Чамд хоолой бий. Тэргэлийн цээжинд нэг зүйл дулаацав. Хинч түүний хоолойг сайн гэж хэлж байгаагүй. Гэтэ чамд бас нэг асуудал бий. Дашнын багш өршөөлөв. Гацаа гэж тэргэл хэлв. Тэр нэг нөгөө нэг дашнын багш зогсож тэргэлийг ширтв. Чиний аялал чи хөдөөнийг биш. Тэ хотынхч биш. Чиний өмнөөс амнаас гарах ир дуугит өнхөрдөг. Зарим их шиг чи сургадаг гүн. Энэ чамайг хаанаас ирснийг харуулдаг. Тэргэл юу ч хэлсэнгүй. Тэр хаанаас ирснийг дааны гэрэлд ганц шөнө
өрөө цахилгаан тасарсан шөнүүд, шал угаасан ээжийн барцгаргаар агуулгын хүйтэн, намуухан үргэлжсэн өдрүүд. Хэрэг хоолой түүнийг харуулдаг бол тэр хоолойгоо өөрчлөх ёстой. Үндэсний наадаа нэг л хоолойг хүсдэг гэж Дашнин багш үргэлжлүүлв. Тэр босож цонх руу алхав. Цэвэр, нейтрал, анаас ч биш мэт. Барууныхын ч биш, зүүнийхин ч биш, хөдөөнийх ч биш, аль нэг дүүргийх ч биш. Энд сонссон энэ хүн бол над шиг биш гэж бодогдгойц. Чи хаанаас ирсний хоолойноос арилгах ёстой. Тэр үед чи хин нэгний хоолой биш, бүх хүний хоолой болж чадна. Эргэл толгой төхөв. Энэ түүний амьдралынхаа турш хүссэн зүйл байв. Анаас ч биш. Гацаагүй, аялгаутай, гаралгүй, чичрээ, ичгүүргүй, зүгээр л цэвэр хоолой. Агаар дундаас гарсан мэт. Би сурна гэж тэр хэлв. Дашнин багч эргэж харав. Түүний нүдэнд нэг л зүйл байв. Тэргэл түүнийг таниагүй зүйл. Магадгүй харамсал. Гэтэ тэр зөвхөн за маргаашаас эхлэе гэж хэлв. Хичээл эхлэв. Тэгээд Дашнин багш тэргэлийг засаж эхлэв. Үгийг нь, амьсгааг нь, дараа нь хоолойг нь, эцэст нь хэн болохыг нь тэр гацааг эхлээд барьж авав. Дашнин багш тэргэл заримдаа ажилтдаг зал нэхийг зааж өгөв. Гацдаг үгээ урьдчилан мэдэрч өөр үгээр солих. Хүүхэд гацах гэж байвал хүн гэж хэл. Тийм гэж гацах гэж байвал заа гэж хэл. Өгүүлбэрийг урсгалаар нь барьж гийгүүлэгчийн хооронд гүүр тавив. Амьсгаа гацааны өмнө тараад тэргэл эдгээрийг бүгдийг сурав. Цар бүрд тэр сайжрав. Намар гэхэд үгийг гацахгүй хэлж болов. Сурав. Тэр шууд эфирийн хурдыг сурав. Тэр гацах гэж байгаагаа урьдчилан мэдэрч тэр агшинд хэлээ зогтоолгож өөр замаар үгээ гаргаж сурав. Хагас жилийн дараа тэр бараг л гацдаггүй болов. Дашнин багш түүнийг магтсангүй. Тэр магтдаггүй байв. Гэхдээ нэг өдөр зүгээр л толгой тохив. Тэр толгой тохиолд магтаалаас илүү байв. Дараа нь аялгау руу орлоо. Энэ илүү хэцүү байв. Учир нь аялгау гэдэг гацаа шиг түүний дайсан биш. Гацаа бол гадаадд зүйл. Түүн рүү дайрч ирдэг чулуу. Харин аялгау бол түүний өөрийнх нь хэсэг. Тэр түүний ээжийн дуу, түүний өссөн өрөөний дуу, лааны гэрэл дээр сурсан дуу байв. Үүнийг арилгана гэдэг чулуу шийдэлтэй адил биш. Энэ бол өөрийнхөө хэсгийг гос чаягтай адил зүйл байв. Гэхдээ тэргэл госов. Тэр ирэр мөнхрүүлэхгүй байхыг сурав. Тэр сунгудаг ихшгээ богиносгов. Тэр оогоо гүйхэн болгов. Тэр ярих болгондоо дотроо нэгэн жижиг хяналт асааж өөрийнхөө амнаас гарах бүх дууг шинжиж хаанаас ирснийг харуулах бүх шинжийг шүүж хайж сурав. Хэндээ тэр хяналт ядаргаатай байв. Тэр ярих болгондоо хоёр ажил зэрэг хийх ёстой. Нэг нь үгээ хэлэх, нөгөө нь хэлэх үгээ гацахгүй байх. Ажиглах. Гэхдээ хэдэн сарын дараа тэр хяналт автомат болов. Тэр түүний тухай бодохооч болов. Хяналт зүгээр л үргэлжиж тасаалттай байдаг болов. Нэгэн хүчил түүний санаанд тодулдв. Дашнин багш түүнд нэг өгүүлбэр өгөв. Энгийн өгүүлбэр. Өнөөдөр тэнгэр сэлмэг байна. Эргэл уншив. Багш толгой сэгсрэв. Дахин чи өнхөрч байна. Эргэл дахин уншив. Багш дахин толгой сэгсрэв. Чинь хэд нээлттэй байна. Чи хаанаас ирснээ хэлж байна. Эргэл дахин уншив. Дахин. Тэр өгүүлбэрийг 30 удаа 30 дахин уншив. Түүний амьдралынхаа турш мэддэг байсан тэнгэр, түүний ээж тэнгэр сэлмэг байна гэж хэлэх байсан тэр тэнгэр аажмаар түүний амнаас өөр хүний тэнгэр болж гарч ирэв. 41 дэх удаа Дашнин багш эцэст нь толгой тохив. Тэр л зөв. Эргэл амьсгаа ав. Тэр зөв уншсан өгүүлбэр түүний танихгүй санагдав. Тэр өгүүлбэр дотор тэр өөрөө байсангүй. Зөвхөн тэнгэр
Гялгар цаана хаанаас ч биш агаар байв. Тэр агш нь нэг зүйлийг мэдрэв. Багштайгаа адил гэхдээ нэг үг дуусаагүй өгүүлбэр шиг түүний цээжинд суув. Гэхдээ тэр түүнийг нэрлэж чадсангүй тул хойш төлхөв. Нэг өдөр дашны багш түүний яриаг сонсоод нэлээд удаан чимээг өсөв. Одоо чи бэлэн боллоо гэж тэр хэлв. Тэгээд нэмж нэг л юм хачин айс дууданд нь оров. Чиний хоолой одоо цэвэр хаанаас ч биш. Чи яг тэдний хүссэн зүйл боллоо гэхдээ дээр зогсож дуусгасангүй. Тэр цонх руу харж доосон дундах хотыг ширтв. Тэргэл хөлөө. Гэхдээ багш үргэлжлүүлсэнгүй. Тэргэл гэхдээ анзаарсангүй. Тэр зөвхөн цэвэр гэдэг үгийг л сонсов. Тэр амьдралынхаа турш сонсох хүссэн үг. Тэр баярлаж гэртээ харж ээжтэй хэлв. Багш би бэлэн боллоо гэж хэлсэн. Ээж нь инээсүүлв. Гэхдээ тэр орой тэргэл радиогоо асаагаад шөнийн хоолой ярьж эхлэхэд тэр анх удаа нэг хачин зүйлийг мэдрэв. Тэр хоолой одоо түүнд өмнөх шиг ойр санагдахгүй. Тэр одоо хоолойг сонсох байхдаа түүнтэй хамт ярьдаггүй болсон байв. Тэр зүгээр л шүүж сонсдог байв. Хэр өнхөрч байна. Игшин хэр сонсогдож байна. Тэр шөнийн хоолой түүнд дулаахан байхаа болж оронд нь зурдаг объект болсон байв. Гэхдээ тэр энэ бодлыг хойш түлхэж уралдан удирдахгүй болов. Уралдааны өмнө дашны багш тэргэл жижиг ажил олдгоо. Нэгэн өнөр орон нутгийн радиогийн шөнийн цагийн зар мэдээ унших. Цалин багч жинхэнэ микрофон, жинхэнэ эфир байв. Тэргэл анхны шөндөө цаг агаар замын мэдээ төрсөн өдрийн мэндчилгээ уншив. Бүгдийг цэвэр төгс гацаагүй хоолоогоор студийн инженер нэрхий хуруугаа өргөв. Сайхан хоолой гэж мэргэжлийн. Тэр шөнө нэг сонсогч студид залхав. Өгшин эмэгтэй байв. Хоолойн чичирхийлсэн. Сонсооч хүмүн гэж тэр хэлв. Манайх өгшин өнөөдөр нас барлаа. Би ганцаараа байна. Чи зүгээр л надтай нэг ярихгүй юу? Ямар ч хамаагүй юм. Яриад өгөөч. Микрофоны өмнө хөшөв. Тэр юу хэлхээ мэдэхгүй. Үнэндээ тэр юу хэлхийг ч мэдэж байсан ч хэрхэн хэлхээ мэдэхгүй байв. Түүний дотор хяналт асаалттай байв. Тэр амаа нээж цэвэр тайвшруулах мэргэжлийн өгүүлбэр хэлв. Энийг олгож байна. Хүнд цаг үед хүчтэй байгаарай. Цаг хугацаа эдгээдэг. Эцэн дах эмэгтэй хэсэг чимээгүй болов дараа нь за баярлаа хүмүн гэж тэр хэлээд уцаа таслав. Түүний хоолойд талархал байсан ч илүү ганцаардсан болсон мэт сонсогдов. Тэргэл микрофоны өмнө удаан суув. Түүний хэлсэн үг бүр зөв байв. Зэвэр тайван алтаагүй. Гэхдээ тэр эмэгтэй залхахаас өмнө байсан шиг ганцаараа уцаа тавьсан. Тэргэл цэвэр хоолой түүнд хүрсэнгүй. Тэр хоолой хаана байв? Гялгар гэхдээ хана? Тэр анх удаа тодорхой ойлгов. Тэр хүн нэг хүүгээс дулаан хүссэн харин тэргэл түүнд төгс хоолой өгсөн хоёр адил зүйл биш. Тэр шин гэртээ харж явахдаа тэргэл нэг зүйлийг мэдрэв. Тэр амьдралынхаа турш хүссэн хоолойгоо олж авсан. Гэтэл түүгээрээ ганц хүнийг ч тайвшруулж чадсангүй. Гэхдээ гэдэг тэр үг багшийнх нь дуусаагүй өгүүлбэр түүний цээжин дахин сув. Гэхдээ уралдаанд 2 хоногийн дараа байв. Тэр түүнийг дахин хойш тавилхав. Уралдаан Улаанбаатарын төв байр олон 100 хүн өмнө байв. Эхний шатанд 30 хүн байв. Хоёр дахь шатанд 10, эцсийн шатанд 3 хүн үлдэв. Тэргэл хамгийн залуу нь хамгийн ядуу нь. Гэхдээ багш нар хоорондоо хамгийн төгс хоолой гэж хэлсэн байв. Тэр өмнөх шатуудыг нэгж гацалгүй давсан. Түүний доторх хяналт төгс ажилласан. Хинч түүний хаанаас ирснийг хоолойноос нь мэдсэнгүй. Эцсийн даалгавар. Тус бүр шууд эфирт орж 5 минут ярина. Сэдвээ өөрөө сонгоно. Шүүгчид танхимд сууж бүх улс орон радиогоор сонсно. Тэр өдөр тэр цагт тэр Монгол энэ 3 залууг нэгэн зэрэг сонсно. Тэргэл ээжээ танхимд байлаа. Тэр ажилласаа чөлөө аван анх удаа чөлөө аваад ганц байдаг сайхан мэдээлэл өмсөд хамгийн урд игнээд сууж байв. Тэр дээл хуучинд цэвэрхэн оёлон засагдсан байв.
Эргэл түүнийг харамт чийжиндээ хоёр зүйл зэрэг мэдрв. Бахархал, дараа нь жижиг гүн, хашуун нэрлэх аргагүй айдас. Тэр айдас хаанаас ирснийг тэр ойлгосонгүй. Тэр зөвхөн мэдрэв. Эхний хоёр өрсөлдөгч ярив. Сайн байв. Ялгар ихтгэлтэй төгс. Нэг нь спортын тухай, нөгөө нь хотын ирээдүйн тухай ярив. Хоёулаа цэвэр хоолой, гацаагүй, аялгаагүй. Хоёулаа хаанаас ч биш мэд сонсогдов. Ихэн алга тишв. Дараа нь тэрэглийн ээлж ирв. Тэр микрофоны өмнө суув. Улаан гэрэл асуув. Шууд хэвээр энэ агшин тэр мэдэж байв. Бүх Монгол радио асаалттай. Хаа нэгтээ хин нэг нь сонсож байна. Тэргэл дотор жижигхэн хяналт асуув. Түүний бүх жилийн дасгал зогсож байв. Тэр амьсгаа авч бэлдсэн анхны өгүүлбэрээ хэлв. Тэр өгүүлбэр төгс байв. Цэвэр, Израиль хаанаас ч биш. Сайн байна уу? Ирхэн сонсогчид. Тэр хоёр дахь өгүүлбэрээ хэлв. Бас төгс. Тэр амьдралынхаа зорилгын тухай ярьж эхлэв. Бэлдсэн, тасагдсан гэлхрэг үсээр. Гурав дахь өгүүлбэр донд тэргэл танхимын урдыг нэрв харав. Ээж нь түүн рүү харж байлаа. Гэхдээ ээжийнх нь нүүрэн дээр тэр хүлээсэн байсан бахархал байсангүй. Оронд нэг танихгүй байдал байв. Ээж нь түүний хоолойг сонсож байгаа. Боловч өөрийнхөө хүүг сонсохгүй байгаа мэт. Дааны гэрэл түүний радио тэрвэрч өссөн. Тэргэл сарны шөнө шимнэж байсан хүү тэр хоодоноос олохгүй байгаа мэт. Тэр харц бол загнал биш. Гомдол биш. Тэр зүгээр л хайж байгаа олохгүй байгаа харц байв. Тэргэлтлийн дотор нэг л зүйл болов. Тэр санав. 7 настай Лааны гэрэл радио тэрвэрч байгаа өөрийгөө тэр санав. Толин дотор хин ч хараагүй гэлгар гацдаггүй ярьж байсан өөрийгөө тэр санав. Чүн бүр төсөөлөн ганц сонсогчтой ярьдаг өөрийгөө тэр санав. Гал тогооны хаалганы цаана ээжийнхээ ханиалгасан амьсгалахыг сонсон хэвтэж хонсон тэр шөнийг тэр санав. Ээжийнхээ олон жил цуглуулж ирсэн эрмэгэн муудсан дэвсгэртүүдийг тэр санав. Аавынхаа цэнхэр налтыг маань нэг л өдөр энэ дотроос ярина гэж өгсөн үгийг тэр санав. 15 настай 10 гэдэг үгийг хэлж чадаагүй гацаад уйлж суусан тэр шөнийг санав. Тэр бүх жилийн турш яг л нэг л зүйлийн төлөө ярьсан. Зурхыг хүссэн юм. Алдар нэрийн төлөө биш, цэвэр хоолойны төлөө биш. Тэр хаа нэгтээ хүүтэн өрөөнд ганцаараа хэвдэж буй нэгэн хүнд дулаахан байхын тулд ярьж суухыг хүссэн. Тэр шөнийн хоолой болохыг хүссэн юм. Түүнд дулаан өгсөн тэр хоолой шиг, аавынхаа үлдээсэн хаалгаар ирсэн тэр хоолой шиг. Тэгэл одоо тэр энд Монголын өмнө хаанаач биш хоолойгоор хинж биш хүнд ярьж байв. Тэр цэвэр болсон. Тэгээ цэвэр болохдоо тэр хаанаас хоосон болсон байв. Тэр аавынхаа хаалгыг олж дараа нь түүгээр өөр хин нэгэн рүү дуу өгөх гэж байв. Студид залгасан хөгшин эмэгтэй санаанд нь орж ирэв. Чи зүгээр л надтай хэсэг ярихгүй юу? гэж төвс хоолой өгсөн. Тэр илүү ганцаардах болсон. Тэргэл одоо ойлгов. Тэр танхимд тэр улаан гэрлийн дор дахин нэг хүн түн төгс хоолой өгөх гэж байна. Дахин нэг хүнийг илүү ганцаардуулах гэж байна. Тэр 3 дахь өгүүлбэрээ дундуур нь зогсов. Танхим чимээгүй болов. Шүүгчид нэг нэгээрээ түн рүү харав. Шууд эфирийн чимээгүй гинэд хамгийн аимшигтай зүйл. Секунд тутам, цаг минут тутам тэрэглийн дотор жижиг хяналт сандарч шашгарав. Өөрчлөл төгс өгүүлбэрээ дуусгах бүх жилийн ажлаа буу хай тэргэл хяналтаа онтрав. Тэр анхудаа 14 жилийн дараа тэр дотоод хяналтыг гараараа онтрав. Микрофон руу бүхийж бэлдсэн цаасаа хажуу тийш нь төлөв. Тэгээд тэр ярьж эхлэв. Гэхдээ танхим руу биш, шүүгчид рүү биш, Монгол руу биш. Тэр зөвхөн нэг хүн рүү ярьж эхлэв. Сайн уу гэж тэр хэлв. Дараа нь зогсов. Зогсож тасгал биш жинхэнэ байв. Шүн сэрүүн хэвтэгч минь. Танхимд нэгэн амьсгаа татрав. Нэг хөгшин шүүгч толгоогоо өргөв. Энэ бол үндэсний радиогийн хуучин шөнийн нэвтрүүлгийн эхлэл үг байв. Олон жилийн өмнө унтарсан одоо цөөхөн хүн сандаг үг. Тэрэглийн хоолой өөрчлөгдөв. Эр рүү
дахин өхрөв. Ишгүүд нь дахин унав. Он дахин гүнзгийрв. Ханаас ирсэн хоолойд нь буцаж ирэв. Лааны хэрэл харанхуй цонх шал угаасан барцгаргаар агуулгын хүйтний шүн эргэл сартай нэр нэгэн хүүхэд ярьж байна гэж тэр хэлв. Яг одоо гэртээ ганцаараа хэвтэж буй. Магадгүй цахилгаан нь тасарсан, ээж нь лаа асаасан, магадгүй гадаа салхитай цонхон хүүдэн, магадгүй ээж нь шөнийн ажилд явсан. Тэр хүүхэд радиогоо тэрж дотор нь хоолойг нь хүлээж байгаа. Учир нь тэр хоолой түүний цорын ганц нөхөр. Би тэр хүүхэд байсан. Тэр гацав. Хүүхэд гэдэг үгийн хэл нь хаалган дээр гацж орхив. Бүх жилийн турш тэр энэ гацааг арилгахын төлөө зүтгэсэн. Ээж нь энэ гацааг засахын төлөө уушгаа хөдөлгсөн. Гэтэл одоо шууд эвээр бүх Монголын өмнө тэр гацав. Гэхдээ тэр зүгтсэнгүй, тэр өөр өгөр солисонгүй, тэр амьсгаагаа тараасангүй. Тэр гацааныхаа дундуур зогсож тэр зогсолтыг сонсогдуулж дараа нь хөгжлөлөө гацаагаар аялгаугаар бүрэн өөрөөрөө хүүхэд айж байв гэж тэр хэлв. Маргааш дахиад анги дүүргийнхээ өмнө унших шүлгийн гацах вэ, бусд нь инээх вэ гэж би чамд хэлмээр байна. Би ч бас айж байна. Жилийн турш би гацаагаагаа арилгахын тулд бүгдийг хийсэн. Тэгээд би өнөөдөр яг энэ агшин нэг зүйлийг олгож байна. Чиний гацаа, чиний аялгау. Чи хаанаас ирсэн? Энэ бол чамайг арилгах ёстой зүйл биш. Энэ бол чиний хоолой. Хүн чиний төгсгийг сонсож хайрладаггүй. Хүн чиний үннийг сонсож хайрладаг. Ягин чимээгүй байв. Гэхдээ энэ удаа чимээгүй өөр байв. Хоосон биш, дүүрэн байв. Урд эгнээ тэргэлийн ээж өдрөгаараа хамаад орж түүний нүднээс нулимс гож. Ганц байдаг сайхан дээлний ингэрт тусав. Гэхдээ энэ удаа ээжийнх нь нүрэнд дээр танихгүй нэгэн биш байсангүй тэр хүүгээ олж харсан байлаа. Тэргэл ярьсаар байв. 5 минут айл хэдийн хэтрүүлсэн шүүгчид түүнийг зогсоосон. Өгшин шүүгч гараад дуугаа болиулахаар өргөсөн ч буцаагаад болгов. Тэргэл зөвхөн тэр нэг хүүхэдтэй ярив. Лааны гэрэлтгүүдийн шин радио тээврэн бүв. Тэр гацаар тэр сургасаа. Тэр өнхрөөсээр тэр хачирхалтай тэр ярих тусам гацаа нь багсав. Учир нь гацаа гэдэг бусны нүднээс үүсдэг хаалга байсан. Харин одоо тэр хинт ч ярьж байсангүй. Зөвхөн нэг хүнд ярьж байв. Нэг хүнд ярихдаа хаалга байдаггүй. Тэр дуугархдаа намуухан болов. Сайхан амраарай, шин сэрүүн хэвтэгч минь гэж хэлв. Маргааш гэрэл гарна. Тэр гарахтаа чамайг олно. Эхнээ харахгүй байсан ч дээр нь өргөл нэг тэргэл сар байдаг. Улаан гэрэл онтров. Тэргэл тэр уралдаан төрүүлсэнгүй. Шүүгчид түүнийг 2 дугаар байр болгов. Бидний шийдвэр бичигдсэн цаасан дээр шалтгаан тодорхой байв. Дүрм зөрчсөн, цаг хэтрүүлсэн, бэлдсэн агуулга хайсан, шууд эвээр гатсан. Эдгээр нь объект бодит болов. Гэхдээ уралдааны дараа хөгшин шүүгч тэр өргөж байгаад буулгасан гар нь түүний байсан тэргэлийн гатсан хүлээж байв. Чи дүрм төрсөн гэж тэр хэлв. Чамайг төрүүлүүлж чадсангүй уучлаарай. Эргэл толгой дахив. Гэхдээ гэж хөгшин шүүгч үргэлжлүүлв. Би 20 жилийн ажил хийж байна. 100 залууг сонссон. Тэд бүгд төгс, тэд бүгд цэвэр, бүгд хаанаас ч биш. Тэр зогсов. Тэгээд би өнөөдөр хүртэл ажил дээр уйлж байгаагүй. Чи өнөөдөр намайг уйлсан. Тэр нь дөрмийн оноо биш. Тэр нь өөр зүйл. Тэр тэргэлийн мөрийг дарж яв. Тэргэл тагмаас гарахтаа хүмүүсийн дунд зогсов. Эдэн танихгүй хүн түүн рүүгээ эргэж харав. Нэг залуу тэргэлтэй ойролцоо насны. Түүний өмнө ирж зогсоод юу ч хэлэлгүй удаан харав. Дараа нь тэр зүгээр л би ч бас гацдаг
гэж шивнэв. Би өнөөдрийг хүртэл хийнд ч хэлж байгаагүй. Тэгээд тэр ярив. Эргэл түүний араас хар зогсов. Тэр анх удаа ойлгов. Тэр гацаагаараа арилгахын төлөө зүтгэж байх хугацаанд хэдэн хүн ийм шивнэгээ дотроо нуусан байсан бол хэдэн хүн радионы цэвэр хоолойнуудыг сонсож тэдэн шиг болох чадахгүйгээ мэдэрч байсан бол гэж тэр дотроо бодов. Тэр өнөөдөр дөрүүлсэнгүй, гэхдээ тэр нэг хүнд анх удаа дуугаа сонсгож зориг гаргасан байж магадгүй. Тэр энэ түрүү байрнаас илүү жинтэй санагдав. Тэргэл гэртээ харж ирв. Ээж нь радиог асаачихсан хүлээж байлаа. Тэд хоёулаа ширээний дэргэд суув. Удаан хугацаанд хинч юу ч хэлсэнгүй. Радиогийн доторх хоолой намуухан ярьж байв. Чи дөрүүлсэнгүй гэж эцэст нь ээж хэлв. Тийм ээ гэж тэргэл хэлв. Уучлаарай. Чиний мөнгө. Ээж нь түүний гарт гараа тавив. Олон жил шал угаасан барцгаар дулаахан гар. Тэр тэргэлийг дуугүй болов. Чи өнөөдөр анх удаа жихэн хоолоогоор ярьсан гэж тэр хэлв. 7 настай. Олон дотроо өөрийгөө хараад ярьдаг. 8 настай далааны гэрэлд радиотой ярьдаг байсан шиг. Би хаалганы санаас сонсож байсныг чи мэдэхгүй. Чи тэр үед өөрийгөө захирдаг байсан. Дараа нь чи өөрийгөө бусдад өгчихсөн. Тэдний хүссэн хоолойг өгсөн. Өнөөдөр чи буцааж өөрийгөө авлаа. Тэргэл юу ч хэлсэнгүй. Гэхдээ түүний доторх жижиг хяналт бүх жил түүний амнаас гарах бүх дууг шүүж байсан гэнэ. Анх удаа бүрэн чимээгөө болов. Тэр чимээгөө хоосон биш, амар амгалан байв. Таны мөнгийг би эми үржиглээ гэж хэлв. Чи айл хэдийн төлчихсөн гэж ээж нь хэлв. Тэргэл төрүүлээгүй. Гэхдээ тэр шөнө уралдааныг сонссон нэг хүн байв. Тэр хүн машинаа жолоодож яваад радиогоо асаасан байв. Тэр үндэсний радиогоор шөнийн нэвтрүүлгийн хуучин редактор. Олон жилийн өмнө хаагдсан тэр нэвтрүүлгийг сэргээх тухай удаан бодсон байсан. Гэхдээ зөв хоолой олдохгүй байсан хүн. Тэр гурван залуугийн хоёрыг нь сонсоод хоёр сайн гэхдээ ялгаагүй гэж бодсон. Дараа нь гурав дахь нь сайн уу? Шөнийн сэрүүн хэвтэгч минь. Редактор машинаа жолоог хажуу тийш нь тавьж замын хажуу зогсов. Дуустал нь чимээгүй сонсож суусан юм. Дуусахт нь тэр хэсэг хугацаанд хөдөлсөнгүй. Маргааш нь тэрглийг хайв. Тэр жижиг кафед уулзав. Редактор шууд хэлв. Би чавтай түрүү байр санал болгож чадахгүй. Тэр хайлаа эдийн өнгөрсөн. Би дүрм зөрчиж чадахгүй. Тэр зогсов. Гэхдээ би чамайг шүн санал болгож чадна. Шүн гэж тэргэл асуув. Шөнийн 11 цагт 7 хоног бүр үндэсний радиогоор хуучин шөнийн нэвтрүүлэг. Би түүнийг сэргээхийг олон жил хүссэн. Чи зөв хаалаа болж чадна. Бүгд хэд цэвэрхэн байсан. Шөнийн хоолой цэвэр байх ёсгүй. Тэр жинхэнэ байх ёстой. Тэр тэргэл рүү харав. Хэдэн хүн сонсохыг би мэдэхгүй. Магадгүй цөөхөн. Магадгүй ихэндээ хинч биш. Шөнийн 11 цагт хүмүүс унтдаг. Тэргэл удаан чимээгүй суув. Дараа нь тэр санав. 7 настай Ланы гэрэл. Энэ хүн чамайг манна гэж хэлсэн ээжийн дуу. Тэр санав. Тэр шөнийн 11 цагт ярьж эхэлдэг дулаан хоолой. Түүний царийн ганц нөхөр. Тэр 11 цагт гэж тэргэл хэлв. Хүмүүс унтдаггүй. Унтаж чаддгүй хүмүүс ч тэр цагт сонсдог. Тэр сонсов. Энэ удаа тэр гацаагаа арилгасангүй, нуусангүй. Тэр зүгээр л үргэлжлүүлв. Би тэр хүнийг сонсгож өгсөн. Шөнийн 11 цагт тэр намайг манав. Редактор инээмсэглэв.
Тэгвэл одоо тэр хүн болох цаг боллоо. Хэрэглийн анхны шөнө рүү студ харанхуй зөвхөн микрофоны доорх жижиг гэрэл асаалттай байв. Нохоор Улаанбаатар нойрсож тэр тэндээс 100 хэдэн цонхны гэрэл харагдана. Унтаж чадаагүй хүмүүс хэрэглийн зүрхт хэлсв. Уралдаа нь бүх Монголын өмнө ярьсан тэр айгаагүй харин одоо хоосон студид хэн ч хамаагүй газар тэр айв. Учир нь энэ удаа дүр эсэх биш байв. Энэ удаа зөвхөн тэр микрофон тэгээд хаа нэгтэй буй танихгүй хүн байв. Улаан гэрэл асуув шөнийн 11 цаг. Тэрхэл нүдэ ханаа 7 настай өөрийгөө төсөөлөн лааны гэрэлд хөдөн өрөөнд радиогоо тэрвэн бөхөв. Тэр түүнд ярьж эхлэв. Сайн уу? Гэж тэр хэлв. Шөнийн сэрүүн хэвтэгч минь. Чи яагаад сэрүүн байгааг би мэдэхгүй. Магадгүй хөдөн байгаа. Магадгүй айж байгаа. Магадгүй зүгээр л нойр нүрэхгүй байгаа. Аль нь ч бай зүгээр. Би энд байна. Шөнийг дуустал би энд байна. Тэр гацав. Зогсов. Дараа нь үргэлжлүүлв. Тэр өөрийгөө хоолойг сонсож гацаатай, аялгаутай, аавхаараа дорны доторх жинхэнэ хоолойг анх удаа ицсэнгүй. Тэр шөнө хоол хотынхоо нэгэн цагт өвний ээж радиогийн дэргэд цув. Тэр ажлаа орхиогүй чадаагүй. Гэхдээ тэр шөнийн ээлжиндээ жижиг радио авч явсан байв. Агуулгын хүйтэн дунд ганцаараа тэр хүүгийнхээ хоолойг сонсов. Тэр уйлсангүй. Тэр зүгээр л нэмсэглэв. Заах өмнө гэж хэлв. Энд сонссонгүй. Тэгээ зөвхөн өөртөө л хэлв. Жилүүд дахин радиогийн долоон шиг өнгөрөв. Хэрэглийн шөнийн нэвтрүүлэг ихэндээ үнэхээр 100 хүнтэй. Редакторын хэлсэнчлэн эхний 7 хоногт магадгүй хэдэн 10 хүн сонссон. Гэхдээ дараа нь нэгэн хачин зүйл болж эхлэв. Хүмүүс биедээ ярьж эхлэв. Шөнийн 11-ийн цагт нэгэн хүн байна. Гацдаг хүн. Гэхдээ сонс. Зүгээр л сонс. 7 хоног бүр илүү олон радио тэр давталт дээр асуув. Унтаж чаддгүй хүмүүс, шөнийн ажилчид, өвчтэй хүмүүс, ганцаарцсан хүмүүс, хайртай хүнээ алдсан хүмүүс тэд бүгд шөнийн 11 цагт цагийг хүлээж сонсдог болов. Эргэл гацаагаа хизээж бүрэн арилсангүй. Зарим шөнө ялангуяа сэтгэл нь хөдөлсөн үгийн өмнө түүний хэл хамгийн их нь ярьж гацдаг болов. Тэр агшин зогсож тэр зогсолтыг сонсогдуулж дараа нь үргэлжлүүлдэг байв. Хачиргалтай нь хүмүүс түүний тэр зогсолтыг хамгийн их хайрладаг болов. Учир нь тэр зогсолтыг жинхэнэ хүн тэнд байгааг баталгаа байв. Төгс хоолой машинаас гардаг. Гацдаг хоолой зөвхөн хүнээс л гардаг. Нэг өдөр студийн захирал ирэв. Гар бичмэл хүүхдийн морийг захиа. Дотор нь ганц өгүүлбэр байв. Сайн байна уу? Би бас гацдаг. Би өмнө радиогоор ярихаас айдаг байсан. Одоо айхгүй болсон баярлалаа. Доор нь нэр нь байсангүй. Зөвхөн нэг жижиг зураг. Лааны гэрэлд радио тэрж буй хүүхэд. Эргэл тэр цагтлыг студийнхээ хананд үлгв. Микрофоны яг урд наав. Шүн бүр ярьж эхлэхээс өмнө нэр түн рүү харна. Тэгээд тэр цагтл битсэн хүүхэд рүү ярина. Ашнын багш нэг шин түүнийг сонссон. Тэр тэргэл рүү залгав. Удаан чимээгүй байсны эцэст хөгшин багш нь хэлв. Чи санаж байна уу? Нэг удаа гэхдээ гэж хэлж байсныг нь тийм ээ гэж тэргэл хэлв. Би чиний хоолой цэвэр боллоо. Гэхдээ чи өөрийгөө алдчихлаа гэж хэлэх гэж байсан юм. Тэгээ зүрхлээгүй. Чамайг гомдох вэ гэж. Хөшин муушийн хоолой чичрүү. Би 20 жил залууст хоолойг нь арилгахыг заасан. Чи бол анхных нь буцааж олсон. Намайг уучлаарай. Уучлах юм байхгүй багшаа гэж тэргэл хэлв. Та надад гацаагаа засахыг зааж өгсөн. Тэгснээр би зогсох хэрэгтэй болсон. Гацааг арилгаж чаддгүй хүн гацаагаа сонсож чаддгүй. Та надад сонголтыг өгсөн. Би зүгээр л өөрийгөө сонгосон.
Хэдэн жилийн дараа сэтгүүлчид түүний Монголын хамгийн дулаахан хоолой гэж нэрлэв. Тэд түүнийг асуув. Та гацаатай байж яаж хамгийн алдартай хөтлөгч болох болсон юм бэ гэж асуув. Эргэл хариулав. Би гацаагаа арилгах гэж 14 жил зүтгэсэн. Тэгээд би нэг шөнө ойлгосон. Би гацаагаа арилгах ёсгүй байсан. Би зүгээр л хинд ярьж байгаагаа өөрчлөх хэрэгтэй байсан. Олон хүн ярихад хаалга үүсдэг. Бүгд намайг шүүн гэж айдаг хаалга. Нэг хүнд ярихдаа хаалга үгүй болно. Тиймээс би хизээш бүх хүнд ярьдаггүй. Би одоо хүртэл шөнө бүр зөвхөн нэг хүнд л ярьдаг. Хаа нэгтээ хүйтэн өрөөнд ганцаардаж хэвдэх радиогоо тэрвэн буй нэг хүн. Би тэр хүн байсан. Тэгээд тэр хүн одоо хаа нэгтээ байгаа. Тэр хол хотынхны нэгэн орон сууцны цахилгаан дахиад л тасарсан тул лаасаа суугаа. Бидний өрөө хүйтэн байгаа. Гадаа 12 дугаар сар салхи цонхны цаграар зигнэ. Эхний шөнийн ажилдаа явахаа өмнө хуучин радиогоо асааж хүүрүүгээ ирэв. Тэр хүүд 2 оймс өмсгөж хүнчлэгийг нь эрүү хүртэл татаж өгөв. Энэ хүн чамайг манна гэж хэлсэн. 8 орчим настай хүү хүнчлийнхөө доороос гарan радиог тэрвэрж авав. Тэр хүү тэр шин сургуультай унших ёстой гацсан. Бусд нь инээсэн. Нэгэн түүний гацааг дурайв. Тэр хүү өдөржин амаа нээж дуургаагүй. Маргааш сургуульд явахыг ч хүсэхгүй байв. Гэхдээ одоо лааны гэрэлд гадаа салхи уламж ширүүсэх тусам тэр радиогоо чихэндээ ойртуулав. Шөнийн 11 цагт радиогийн доторх хүн ярьж эхлэв. Хоолойн дулаахан, айжуухан тэр заримдаа удаан зогсож дараа нь дахин эхэлнэ. Заримдаа тэр гацна нэг үгийн дунд хэллээ. Хагаад чичрээд дараа нь өргөжлүүлнэ. Бүү тэр гацааг анзаарав. Тэр анхудаа амьдралдаа анхудаа гацдаг хоолойгоо радиогоор сонсов. Гацдаг хоолой. Гэхдээ тэр хүн түүнийг сонсож байв. Бүх улс орон даяар түүнийг сонсож байна. Тэгээд тэр гацдаг хоолой айдаггүй, ичдэггүй, зугтдаггүй. Тэгээд хүүгийн дотор нэгэн зүйл солиров. Өдөржин түүний цээжийг базаж байсан тэр чулуу баг зэрэг хөнгөрөв. Сайн уу? гэж радиогийн доторх хүн хэлв. Шөнийн сэрүүн хэвтэгч минь. Хүү радиог илүү ойр тэрв. Гадаа салхиулаад улсаар лааны түл чичирсээр байв. Гэхдээ хүүгийн дотор хүйтэн байсангүй. Учир нь хаа нэгтээ шөнийн харанхуйд нэгэн хоолой гацаатай, аялгаутай, бүрэн жинхэнэ хоолой. Бүхэн түүнд л ярьж байв. Тэр шөнө хар өвлөнд салж тэдний хооронд тэргэл сар гарч ирв. Бүх хот харанхуй. Гэхдээ доор нь нэг л гэрэл. Сарны туяа агархай цонхноор орж ирж хүүгийн нүүрэн дээр унасан. Радиогийн доторх хоолой өөрчлөлөн гатаж дараа нь үргэлжилсээр шүн гүнзгийсээр байлаа. Хаа нэгтээ хэн нэгэн хүүхэд сонсож байв. Тэгээд тэр хангалттай байв. Энэ нэгэн тань болох хоолой гэдэг тэр дулаахан сайхан. Дараагийн өгүүлэг хүртэл түр баяртай сонсогчид минь.